говьд нэг тийм ихэмсэг мөртлөө нэг нууцлаг оршихуй байдаг. Тэгээ тэнд очисон хүн бол өөрийнхөө ямар өчүүхэн те таны амьдрал өөрөө ингээд ямар утга учиртай юм бэ гэдгээ олдог тийм газар миний хувьд. Тэгээ би төдийгүй ер нь одоо энэ наран сүстэй хөдөлгөөнд нэгдсэн хүн болгон тэр нууцлаг оршихуйг бол мэдэрсэн учраас энд нэгдсэн бахаа гэж бодож байна. За тэгээд энэ маань ийм оршихуйгаас гадна Монгол оронд л байдаг зөвхөн дэлхий дээр мазаалайн бол үлгийн нутаг, сүүлчийн хорогдох нутаг. Тэгээ 50 орчим мазаалаа байдгаа дэлхий дээр. Тэр нь зөвхөн Монголын Алтай уур говь тэр тусмаа А хэсэгт, говийн А хэсэгт байна гэд тэгж штэ. Тэгээ энэ утгаараа бол бид нэр энийг хамгаалж үлдэх ёстой юм аа. Мөн бол хавтгай тэмээ байна, тийм ээ. Энэ бол одоо дэлхийд 2хан газар байдаг. Тэр нь бол Хятад, Монгол. Монголд бол цөм популяц нь байдаг. За энэ нь бол бас манай Алтай уур говьд л байгаа говийн тархан цастай газрын А хэсгийн шүүр зүйл амьтан. Тэгээд энэ маань өөрөө бас бүрэн судлагдаагүй тийм нутаг байгаа. Дэлхийн одоо үүслийг судлахын тулд яг анх байснаар нь харах тийм газар хаана байдаг вэ гэвэл зөвхөн одоо Монголд л байна, тийм ээ. Дэлхийд бол маш цөөхөн газруудад байгаа. Тэгэхээр энд бол манай Монголын говь бол зүй ёсоор ордгоо. Энэ утгаараа бид нар энийг хамгаалж үлдээе.